Сайн байцгаана уу? За манай аялал үргэлжлэлээр байгаа Хятад улсын Тайжава хот бол байгалийн үдирсэн газраар маш алдартай. Дэлхийн өнцөг болон бүрээс энэхүү одоо шилэнгүүр энэхүү байгалыг үзэх гэж хөлийн мөр татрахгүй үргэлжилдэг ийм гоё газар ирсэн байна. Одоо бид нэр дээшээ каркараар гарч шилэнгүүр үзэж байна. Дээшээ одоо ингээд хамтдаа гарч хацгай. За тийм ээ, Хятад улсад заавал очиж үзэх ёстой газрын нэг бол яалтчгүй энэ Тайжава хотын Шиншажу байгалийн цогцлбор газар яалтчгүй муу юм аа. Ягаад гэвэл орчин үеийн техник технологи маш өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Онгон зэрлэг байгаль дундуур ямар ч аюулгүйгээр аялах боломжтой. Караар дээшээ гарч ирсэн. Одоо тэр шилэнгүүр рүү явцгаая. Үзэж харах зүйл нэгээр дуусахгүй таны сэтгэл байшин зүрх огшмоор ийм гоё газруудтай. Байгалийн гүүрэн дээр одоо манай аялагчнаар үзэж байна. За тэгээд хэдчлээ одоо байгалийн маш гоё үзэсгэлэнтэй газруудаар аялаад явж байна. Энэ гоё боломжийг та өөртөө олгоод манай Алтан аял компаниар үйлдвэрлээд аялалтаа хамаагдараа гэж хэлснээр байна. Хүний амьдрал дээр ганцхан дурсамж үлдэн дурсамжийг юугаар хадгалж авах вэ гэхээр зургаар буюу одоо өөрийн сэтгэл зүрхээр хадгалж авдаг. Энэ гоё мэдрэмжийг өөртөө бэлгэлээд Алтан аялаар хамтаа аялцгаа. Шилэнгүүр хоёр хавцлыг холбосон энэ хүү гүүр нь 1500 м-ийн өндөрт байрладаг. Тэгээ зөвхөн энэ гүүрээр 70000 жуулчлаг татаад ирнэ гэсэн чинь үгүй юм байлээ. Урасдаг шатаар дахиад дээшээ хамгийн алдартай тэнгэрийн нүд хэмээх шилэн тавцсан дээр гарч ирж илээ. За эндээс та урд өмнө хизээч харж байгаагүй ийм жинкнээсээ байдаг гэж юу гэж уулга алдмаар гайхамшигтай бурхны залбирч буй бүтцтэй хадыг олж харах болно. За тэгээд энэ шилэн тавцсан бол үнэнхээр гайхамшигтай. Ёо тэр харагдаж байгаа байгаль доошоо яаж харагдаж байна, тэр хавцлууд нь ямар амар бүтцтэй гэд бүрстэ төгс мэдрэмжийг аваад бууж ирнэ. Энэ өндөр хавцлуудаар яаж ийм олон гүүр тавцан хийж чадсан байна гэж бүр гайхмаар. Энэ бүхнийг үзэхэд бүтэн нэг өдөр шаарддаг гэдэг одоо. Өглөөнөөс орой болтол үзээд хангашгээр гоё мэдрэмж. Бүтэн өдрийн аяллаа хэсгээсээ та нартай танилцууллаа. Энэ бичлэгийг үзээ сууж байгаа та бас үнэхээр азтай хүн юм. Азтай аялал компани нь адил төстэй аяллаа компаниудыг бодвол хамгийн бага зардлыг тогтоож чадсан буюу сая 650,000 төгрөгөөр Хятад улсын 9 гайхамшигтай хотоор тойрон аялах боломжийг олгож байна. Сая 650,000 төгрөгөндөө амь насны даатгалжоод байрлах 5 тухтай зочид буудал, бүх үзүр үйлчилгээний тасалбар, монгол хэлтэй аяллаа хөтөч, автобусны зардал гээд бүгд багтаж байгаа. За энэ бол гайхамшигтай аяллаа нэгэн хэсэг нь байлаа. За тэгээд Азтай аялал компанийг сонгон хөшлүүлсэн аялагч нартаа бүгдэнд нь баярлалаа. Уулнаас бууж ирэхэд ямар ч ядралт байхгүй сайхан бүжгэлж аваад буудлал руу явсан.